Өнөөдөр хөдөө аж ахуйн инженерчлэл симпозиум боллоо. За энэ бол одоо цаг үе олсон ийм сайхан хилцүүлэг болж байна. За өнөөдөр одоо нийгмийн хөгжлийг одоо бүхий л үеж чадсан төрөл бүрийн одоо инновацууд одоо гарч өсрөнгөө хөгжүүлж байна. Тэгээд сүүлийн үед хиймэл оюун ухаан одоо бүхий салбар өсрөнгөө хөгжиж орж ирсэн бас одоо биднийг дараагийн одоо шатанд гарах инновац бий болгох энэ шийдлийг бий болгож байна. За өнөөдөр яг хөдөө аж ахуйн инженерчил мэрэгчлэлтэн одоо бэлтгэдэг одоо сургууль. За тэгээд мэрэгчлэнүүдэд одоо тавьж байгаа ур чадвар түүний одоо цаашдын чиг хандлага ирээдүйн мэрэгчлэлтний одоо ур чадварын талаар одоо сургуулийн захирал бэлтгэл тавьж хэлэлцүүллээ. За нөгөө талаас одоо ажил олгогч орж ирж яг ажлын одоо байранд техник технологиг одоо нэвтрүүлэхэд одоо гарч байгаа асуудал бэрхшээл за түүнийг шийдэж байгаа арга замуудын талаар бас дэлгэрэнгүй тавьж хэлэлцсэн нь одоо бид бүхэн одоо сургалтанд ашиглах ирээдүйн мэрэгчлэтнүүдийн одоо цаашдын одоо ур чадвар за цаашлаад ер нь хөдөө аж ахуйн одоо инженерчил одоо сургалтын инновацийг одоо бид нар хаанаас эхлэх вэ, яаж хийх вэ гэдэг дээр одоо шийдэл гаргахад маш их ийм одоо түлхэц болсон ажил боллоо гэж харж байна. Тэгээ боловсролын одоо инновацийг одоо бий болгоход ялангуяа хөдөө аж ахуйн инженерчил хөдөө аж ахуйн салбар бол одоо маш чухал үүрэгтэй. Тэгээд цаг үе олсон энэ асуудлыг одоо хийж байгаа та бүхэн талархлаа илэрхийлье.